Өнөөдрийн урт цагааны гудамж нэвтрүүлэг үнэхээр гайхалтай ирч хүчтэй аяны богц дүүрэн тийм сайхан дугаар болох болно. Тэгээ нэвтрүүлгийн манд хүндэтгэрсэн ирсэн эрхэм зочдоос маш их баярлалаа. За тэгээд миний өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран хөтлөгчөөр манай Мигмар ах байгаа. Хүрэлцээрсэн танд туйлыг талархал илэрхийлж байна. За тэгээд яг энэ цаг мөчид манайхаа хундганы чимээг эхлүүлээд гоё дугаар эхлэе гэж бодож байна. Нэвтрүүлгийн манд хамтран ажиллагчаар 150 жилийн түүхтэй Сан Мигуэл Калпес Крафт Кола бүгдээрээ гоё хундгаа тулгаад нэвтрүүлгээ эхэлцгээе. За тэгээд бидэнд ярих яриа их байгаа амныхаа цангаас сайхан тайлаад сайхан ярьцгаая. Хүрэлцээрсэнд баярлалаа. Өрөөл дотор шаглаа. Хадаас бай хийжээ. Маш их баярлалаа. Тэгэхээр үзэгчид маань дөнгөж сая Монгол Улсын филармоны Морин хуур найрал хөгжмийн чөлөөгөн Морин хуурын дөрүүд маань гайхалтай уран бүтээлийг хүргэлээ. Та бүхэндээ баярлалаа. За тэгээд үзэгчдээ бас зочдыгаа аль бие ёсоор танилцуулах гэж байна. Урт цагааны гудамж нэвтрүүлгийн удаагийн дугаард Улаанбаатар театрын гоцлол дуучин Одхон болд. Морин хуурч Шин цаг. Морин хуур найрал хөгжмийн хөгжимчин чөлөөгөн дөрвөлийн хөгжимчин Көмич Мөнхбат. Монгол Улсын урлын гавьяа зүтгэлтэн удирдаач Буянбаатар нар оролцож байна. За тэгээд яриагаа би эхлээ шууд Мигмар ахаараа эхний асуултыг бас тавиулъя гэж бодлоо. Юу гэж асуулаа? Та нөгөө нэг яагаад за Тогтсон юм яасан бэлээ? Тав Буянбаатараас эхлээ асуулт явсан шүү. Тогтсон чинь цог мартсан биш. Оо та Би өнөөдөр их баяртай байна. Ялангуяа дуучид, хөгжимчид, тэгээ мэрэгжлийн ийм өндөр түвшний хүмүүстэй саяхан гадагшаа яваад Монголынхаа дуу хоорыг сурталчлаад бас хүмүүсийн гайхшрыг одоо хайрыг татаад ирсэн та нартай цог нэвтрүүлгэнд орж байгааг баяртай байна. Надад асуух асуулт маш их байна. Яг зөвхөн өнөөдөр 90 оноос хойш биднээс нэг л юм хүлээгээд байна. Тэр өгөхөр биднээс улс төрийн өөрчлөлтийг хийсэн үү? Хийсэн. Эдийн засгийн өөрчлөлт хийсэн үү? Хийсэн. Соёл иргэншлийн өөрчлөлтийг удаан тэгтээ чигчтэй хийж байгаа. Энэ их удаадаг өөрчлөлт. Тийм учраас энэ өөрчлөлтийн замд
асар том алхам болж одоо дэлхийд гараад хөгжим дуугаа хүний сонсголт сонсгочхоод хайрын тачаа өрөөд ирсэн танарт баярлалаа. Тэгээ энэ тухай эхлэе да. Яг зөв. За маэстро хаагуур яв. За ингээд нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдээ энэ оройн чи мэндийг дэвшүүлье. Тэгэхээр Authentic Mongolia нэртэй одоо жинхэнэ Монгол гэсэн нэртэй тоглолтыг 15 хоногийн бүрэлдэхүүнтэй тоглолтыг одоо сонгодог одоо урлагийн үлгий төвцөг болсон Австри улсын 4 хотод алдартай 4 тайзан дээр ийм тоглолт зохион байгуулад ирлээ. Тэгэхээр манай энэ бүрэлдэхүүнд бол Монгол улсын мэргэжлийн урлагийн бүх байгууллагуудын төлөөлөл, мэргэжлийн урлагийн сургуулийн төлөөлөл, нийслэлийн бас театр гэдэг ингээд бүгдээс нь хамруулад бүрэлдсэн бүрэлдэхүүн 15. Үүнд бол одоо Монгол улсын дуурайчгийн эрдэнэ театр, дуурийн гослоош Монгол улсын гавьяа жүжигчин Инх наран тий Монгол улсын консерваторийн одоо багш ятгчин Монгол улсын гавьяа жүжигчин Мөнх эрдэнэ, за улсын филармоны Морин хуур найрлын одоо сая тоглодог манай Чилүүгэн дөрвөл, за Монгол улсын консерваториуд дэргэдэх хөгжим бүжгийн дан сургуулийн 9-р ангийн сурагч Түшигт, за манай одоо мэргэжлийн Морин хуурч олон сайхан уран бүтээл төрөвчтэй одоо яаж байгаа манай холбооны хөгжимчин Шинцоггэний, за нийслэлийн Улаанбаатар театрын гоцол дуучин театр. Тийм. Отгон театрын дуучин Отгон болд. Тийм. Тэгээд хэл хуурын холбооны одоо манай юунууд мэдэндээ одоо тэргүүн даваас сүрэн лимбчин манай цаагуу даваас сүрэн ингээд үндэсний урлагийн театрын гоцол бүжигчин Номин гээд ингээд бүх юугаа хамруулсан ийм тоглолтыг хийгээд ирлээ. Тоглолтын маань одоо мэдээж ерөнхий зорилго бол Монгол улсаас урсчих шүү дээ. Тэгэхээр бидний тоглосон танхим бол Вений алдарт Брамс зал одоо Golden одоо музик пиано уу одоо яг төвцөгт байгаа. За мөн алдарт Гайден одоо Экстерхаза ордон дотор байдаг Гайдны зал. Бүр Гайден өөрөө ажиллаж амьдарч байсан. Бүр. За Брукнер хаус Митлер зал. За одоо Грац одоо хотын Миноритен зал гэж байна. Үндсэндээ бид нар 150 юунаас дээш 320 жилийн түүхтэй дэлхийн сонгодог урлагийн тэр одууд гослооч нар тоглодог тэр тайзан дээр л Монголын одоо урлаг өксөдөр ба өнөөдөр маргааш гэсэн агуулгыг илэрхийлсэн тоглолт хийчихэд ирж байгаа юм. Тэгэхээр энэ би бол энд юу гэж хэлэх гээд байна гэхээр зэрэг бид нар бол дорны буюу Азийн тий тэнд өрнийн буюу Европын тэндний одоо сүм хийдүүд гэдэг чинь бүр ЮНЕСКОгийн бас бие төвд орцсон алдартай сүмнүүд театрууд байгаа шүү. Тэгэхээр дорны Монголын бие тус өв өрний Европын бие төвд очиж нэг зэг дээр төвлөрч байгаа юм. Тэгээ би өксөдөр өнөөдөр одоо маргааш илэрхийлж байгаа гэдэг маань өксөдөр гэдгээр Монголын өксөдөр гэдэг маань олон зуун жилээр өвлөгдөж ирсэн бие тус хөми бие биелгээ морин хуур одоо битүү амьсгаа тий тэгээд одоо цуур за бүр дээр нь бид нар Алтай ятг гэдэг ингээд харуулчихж байгаа одоо өксөдөр гэдгээ. Өнөөдөр гэдэг нөгөө орчин засгийн хөгжим засгийн орчны нөгөө дан хөгжим бүтээл зориулсан дуулаачд мэргэжний дуулс зориулсан Арманс морин хуур зориулсан концерт ятгад зориулсан концерт маргааш ирээдүй гэдгээр түшигтээр харуулж байгаа юм. 9-р ангийн. Тэгэхээр ер нь Монгол орныг чинь тийм сайн мэдэхгүй шүү дээ. Бас яг үннийг хэлэхэд бол. Тэгэхээр Монголын ирээдүй буюу хөгжмийн урлаг ямар төвшөнд байна вэ гэдгийг түшигтээр харуулж байгаа юм. Бид нар монголчууд бас өрний тэр хөгжмийн боловсролыг мэргэжлийн дэг сургалтаар ингээд сургаад явд юм шүү. Хоёрдугаар та нартай адилхан тэр төгөлдөр хуур гэдэг
одоо хөгжимчин зориулаад одоо бүтээлүүд концерт тэ рапсоди одоо юу байна? Тэр мэрэгжлийн дан хөгжмийн бүтээлүүдийг бас манай хөгжмийн зохиолч зохиодсон шүү. Та нарт хийлийн концерт, челлен концерт гэж байдаг бол бидэрт морин хуурын, ятхын, ёочингийн гэдэг ийм концерт байна. Та нарт бас айрын арманс байдаг бол бидэрт Монгол айрын арманс нь байна л гэсэн. Ийм л агуулгыг одоо тэр Европын олон зуун жил болсон агуу тайзан дээр тоглож одоо Монголоо сурчлах, Монголын өгцөдөр өнөөдөр маргааш шиг харуулах, одоо уриалан дуудах одоо тийм л зорилго. Тэгээ хамгийн гол нь нөгөө дэлхийн зэрэглэлийн тэр акустик өгөхгүй алдартай төгөлдөр хуурснаар алдартай сопрано хоолоотон гэдэг юм алдартай хийлч виолончелист тоглодог зэрэглэлийн тэр олон зуун жилийн түүхтэй театрт нь тоглоод ирж байгаа. Ийм л одоо үйл явдал боллоо. За ер нь бол хүн төрлөختний харж яхад нэг хэдэн малчин тэр Монголын тал нутагт байсан морин хуур ирсэн. Тэ. Тэр морин хуур нь яаж дуурдгийн бөмбөд хөөми гэдэг нэг хачин хоолойны хөгжимтэй. Тэ. Ийм сонин итгэл нөхдүүд сая Европ руу байл дээр одод ирчээ. 15 хүнтэй очсон гэсэн тийм. Өөрийн гэсэн дуу хөгжим, өөрийн гэсэн соёлоо тэнд түгэж. Жохом хэр хүлээж авч जैन. Яаж хүлээв? Ямар одоо энэ эсрэг одоо сөрөг эерэг янз бүрийн өгүүлтүүд авалтууд байна. Тэгэхээр бид нар нэгдүгээрт Австрийг сонгосон. За тийм ээ. Хоёрдугаарт миний түрүүний хэлдэг алдартай яг хөгжмийн юунууд тоглодог тайзыг сонгож байна тий. Үзэгчд яаж хүлээж авбаа гэдээс үнэхээр өндөр сэтгэлтэй хүлээж авсан. Тийм одоо бидний нэвтрүүлэг одоо бас бид нар тэр үеэрээ нэвтрүүлэг хийсэн тэр үзэгчдийн сэтгэлд бол Монголыг ямар юу юм бэ гэдгийг энэ концертоос ч ойлгочлоо. Монголд аялах сэтгэл төрлөө. Би удахгүй 9 сарын хэдэнд Монголд очино. Тийм учраас ямар орон энэ соёл урлагийн танилцъя гэж энэ пледийг авсан юм а гэж. Тэгэхээр бидний энэ концертын зорилго одоо юу гэдэг маань нэг манай дипломат харилцааны оо юм уу? Одоо соёлын өдөр юм уу? Ерөнхийлөгчийн айлчлал юм уу гэдэг манай бас юунууд арга хэмжээнд явагддаг шүү дээ. Энээс өөр яг мэрэгжлийн уран бүтээлч тэр мэрэгжлийн тайзан дээр тоглолтоо яаж зохион байгуулалтын тэр дүрмийнхэн дагуу хийгээд ирэхээр нөгөө мягмар гэдэг хүн яг үзье гэж зорж тэрийг хүлээдэ аваад ирж байгаа юм. Яг та өөрөө сэтгэлээр ирж байгаа. Тий. Гэхдээ та нар нэг талаас Монголоос сурталчилсан гэж яриад байсан. Энэ бол бүр 2 30 40-дэг асуудал. Монголс нь. Энэ чинь билет зарж байгаа учраас тодорхой хэмжээний орлого олно. Амьдрах боломж байна уу? Гэхдээ нэг юм байна. Миний ойлгосноор энд бол зарж байгаа зарлага бол өндөр. Угаасаа би зарлагынхаа буцаагаад олно гэдэг юг угаасаа олохгүй гэдгийг мэдчихсэн. Тийм үү. Тэгэхээр юмд чинь бас нэг ач холбогдол ашиг гэдгийг бид нар эдийн засгийн талаас нь харах юм бол мөнгөний тухай ярина. Тэгнь. Агуулга ачлуудад Монгол гэдэг юмыг сурчилж ирээдүйд ирэх. Тэр Монгол гэмээр сурчлах зүйл тэр дээр ойлгомжтой. Гэхдээ чи тэгэд мөнгө зараад 50% нь олсон болоод олоогүй 50% нь алдаад ирсэн юм. Тэгнэ гэсэн үг. Тэгсэн гэсэн үг тий. Тэгсэн гэсэн үг тий. Чин сэтгэлээсээ явсан юм. Яг үнэ. Одоо бид нар бол ийм юм. Маш энгийнээр бүтээгдэхүүнээ сурталчлахгүйгээр одоо бүтээгдэхүүн гэж ойлгоё. Лангуун дээр гаргад тавьж та амсаад үз. Энийг бариад үз гэхгүйгээр аавн гэвэл гаргаж ирнэ гэдэг авдрантаа хийгээд өмхөрлүүлж болохгүй үстэй. Нэг юм байна. Яг биднес одоо байна штэ. Ардчилсан хөвсгөлийг хийснээр дараагаар бол улс төрийн ардчил эдийн засгийн ардчлалаа биднес олсон. Оюун санааны бөгөөд энэ үндэсний урлагийн энэ нэг мундаг хэсгээ
Биднес тэр болгоо олж чадаагүй байгаа байхгүй одоо. Хүү хамтлаг явсан дээ. Тэгсэн. Болж байна. Тэр чин цаана барууны продюсертэй. Яг үнэ. Тий. Яг үнэ. Барууны продюсертэй кино хүртэл том боломжийг явуучих гээд байна. Бид юмаа гадагшин зарж чадахгүй юм бол Яг үнэ. хичнээн намакар би Монгол гэж ойлгож хэрэггүй байхгүй. Тий. Тэгэхээр өнөөдрийн Монголын соёл урлагийн үнэн байдал бол зүгээр би Монголоор сурталчилж байгаа маа гэдэг улсаас нэг хэдэн төгрөгийн зохиод тийм ээ. Тэгээд явж сонирхолдог. Яг хэрэг дээрээ бие дагаад амьдрах боломж байна уу? Энэ бол сая явуултараа хэлдэ. Бие дагаад амьдрах боломж байна уу? Бид нар биш ингэж байгаа. Austrian Reader Promotion агентлаг хүү хамтлагийн ард агентлаг байна гэж шүү дээ Америкийн. Яг тэр шиг агентлаг ягаад тэр чинь ерөөсөө 4 тим байна. Тэрнээс нэг танил талаараа очиод нэг мөнгө төлчгөөр тэр Барамсын дайзан дээр давхад гарчдаг асуудал биш дээ. Тэр чи яг нөгөө хууль ёсны дүрмийн дагуу яадаг агентлагаараа явж тэр чинь гэрээ контрактор, менежментийн компани, маркетингийн компани те бүгд ажиллаж ингэж тэр чинь бид нар юмаа явуулж сая Брамсын Вений музиканы тайзан дээр тоглуулах уу юу гэдгийг чинь шийднэ. Нилээд олон шат дараалал гэж дамжиж гардаг байгаа шүү дээ. Манай энэ зиндаан 50 дахь шаардлага стандартад бүрэн нийцэж байна гэхээр сая хэрэг өгнөд. Тэгэхээр Венийн одоо юунд одоо Веннес бүхэн эхэлдэг гэж үздэг юм байна. Тэгэхээр Венийн тэр заалан тоглох эрх одоо боломж олжсноо бол тэр гайд нь буюу тэр брук тэр дараагийнх нь бол тийм одоо бүгд нэгдчихлээ гэсэн үг. Тэгэхээр та асуугаад байна л да. Одоо тэгэхээр энэ хүү хамтлаг гэдэг бол яг үнэндээ цаанаа сая хэллээ гадны агент менежертэй нэг яагаад нэр дээр ч гэдэг одоо бидний яриад байгаа нөгөө өөрийн ялгаатай хөөми морин хор энэ ч л байхгүй тэрнээс одоо босод үнсэн босод улс орон болгонд тэр рок чинь уус байгаа байхгүй юу тий байгаа олон баднаас яг энийг ч асуудаг. Бид юугаараа онцлог байна вэ? Энийг л харуулах гэж одоо бидний хөтөлбөр бол язгуур. За тэгээд язгуур дээр үндэслэн мэрэгжлийн Бидний концерт гэдэг нь манад морин хорын концерт байна. Тэ? Та нарт тэр хэнлэгний айр аваад армаас байдаг бол манад Жанснорын шарвын армаас байна. Гэхдээ манай хэмнэл дуурсал тэ аялгуул өөр шүү. Биднийхийг сонсоод та нар Оросынх бид нар ч хойно баавгатай би тэгж ойлгодог шүү дээ. Баавгатай урдаад луутай арт хүн байхгүй юу? Гэхдээ бидний хэл яриа өв соёл маань хинч хараад энэ Орос энэ хятад сонсоод те энэ бол хятад байна гэж хэлж чадахгүй шүү. Энэгийг л гайх болох гэж удаа үзүүлэх гэж яваа. Миний дөр нөгөө нэг чи ямар кинонд морин хор тоглолоо? Арвт. Тэр арвт тоглосон морин хорын тэр хэсэг тэгээ чиний тэр хөгжим бол гайхалтай өндөр үнэлгээнд орсон шүү. Ер нь бол дэлхийд үнэлэгдсэн дээ. Цаашаа ингэж явах маш их ирэндүү. Маш их ирэнд. Ганцхан биднес менежментэд зөв тэрийг зөв хийчих юм бол өстой гайхалтай. Ер нь бол монголчуудын өөрсдийн гол онцлог бол энэ өв соёл баг. Тий. Тэр дундаа энэ одоо яг морины сүүлээрээ тоглодог тэр морин хуур. Яг өөрийн одоо ам аялгау гişгээрээ гаргадаг тэр хөөми. Яг бидний тэр ахын зан үйлээсээ гарсан бие биелгээч гэдэг юм. Эн чинь өөрөө тэтгэхэд гайхагдаж энэ чинь өөрөө сонин содон одоо тэр хүү хамтлаг жишээ нь тэрүүгээрээ давуу болж гарч ирж байгаа.
Тэрнээс биш түрүүн багшийн ярьдгаар одоо рок хамтлагууд Аль ч улсад байж улс болгонд хэзээ 100 саяараач байгаа тий бид нар хэлж мэдгүй. Тэгэхээр манай давуу тал онцлог маань энэ болохоор бид нар энийг л дэлхийн тэр том агентур тэр менежмент маркетинг яг дэлхийн зарчим яаж явагдгийг яг тэр системээр явахыг л одоо энэ удаагийн ажил маань яг тэрийг зорьсон. Тэгээ тэрний яг тэр стандартын дагуу тэр тайзан дээр стандартын дагуу одоо буудалд тий хоол идэж уух тий ер нь бүх юм яг дэлхийн стандартын одоо одууд хөгжимчд яг ямар зэрэглэлд байд юм бэ? Яг тэрүүгээр л яваад маш амжилттай яваад ирлээ. Брамсын зааланд Вений одоо найрал оркестрийн одоо ерхий удирдаач Кристиан Брамбаум гэж одоо удирдаач бидэнд сэтгэлдээ хэлсэн байсан. Тэгээ энэ бол тэр хүний үг бол бид нар маш одоо гайхалтай гоё үгнүүд хэлсэн байлээ. Морин хуурч өөрийн чийл шиг нь тэгтээ манай чийлээс бас ийм онцгой одоо вибрац ч гэдэг юм уу нарийн ихшгэлүүд ярьж илээ л дээ. Өөрийн гэсэн нэг юм онцлогтой байна. Гэхдээ тэр ямар ч өнгө алдахгүй байгаа тэр тоочны ингээд тоглож байгаа бол энэ монголчуудын үнэхээр одоо тийм мэрэгжлийн төвшөнд одоо үнснийгөө хөгжүүлсэн надад бол үнэхээр онцгой санагдлаа. Би тун удахгүй Монгол руу намайг бүр хөтлж ийн гэд одоо тун удахгүй 100 ирнэ гэсэн баха 6 сард ирэхээр болсон байлээ. Морин хуурийнхаа уран чадварыг хөгжүүлсэн гэж байна шүү дээ. Тийм ээ? Одоо ямар нэг юм тий. Хэмжээнд тоглох нь ш та нар. Тийм мэрэгжлийн төвшөнд бол хөгжүүлж тийм ээ. Тэгэр би их сайхан санагдаж байна. Яг тэгэхээр би багаас нь сонсдог байсан. Манай морин хуур энэ жавхцтай хөгжмийн хувьд бол бас төдийлөн сайн бишээ гэж олон жил юм ш. Гэтэл одоо ахиж байгаа юу? Эхлэхгүй яах вэ? Маш хөгжиж байгаа тий. Маш хөгжиж байгаа. Маш хөгжим өөрөө ч бас хөгжиж байгаа. Хөгжмийн зэмсэг болооч тухайн хөгжимд зориулсан дан хөгжмийн бүтээлүүд тэрүүгээр тоглодог тоглоочдын ур чадрууд үнэхээр өөр төвшин. Би ч одоо өөрөө морин хурч хүн шүү дээ. За. Тий. Тэгэхээр одоо урага тэр морин хуурын мэрэгжлийн юунд орсноос хойш би хагассан жил болж шүү дээ. Тэгэхээр миний үеийн тоглодог морин хурц зориулсан дан хөгжмийн бүтээл одоо энэ манай энэ Жилүгэн гэдэг нь өнөөдрийн залуучуудын тоглодог Монголын хөгжим зохиолын бүтээл. Тэр бүтээлийн чанар одоо хэлбэр мөн бүтээлийг тоглож байгаа хөгжимчдийн чадвар хоёр бол ер нь дээшлсэн. Буучин шиг яваад гисэн шүү дээ. Тийм үү. Тэгэхээр энэгээр хөгжих хэрэгтэй байхгүй юу? Ястай гоё. Яг тэгэхээр би өөрөө хөгжмийн гэр бүлийн хүн. Манай авга скрипач. Дөрийн оркестрт сууж ирсэн. За манай ах бол одоо чулууны одоо удам агуу чулуун биш. Тэрний аав Жамин гэж хөгшин байна. Хувийн театр барьж ирсэн. Тэгэж би бас хувийн театртай болсон. Удирдаас Чамсанжи маэстро. Тэ. Агуу хүн. Чимбат. Хэлж. Тэ. Ийм гэр бүлийн одоо хүн байхгүй юу? Тийм учраас би энэ морин хуур маань тэгэд манай Чимбатын нэг хүн бас морин хуурчтай. Амраа. Дээ. Тэгэд энэ бүхэн ингээд нийлээд морин хуур маань дэлхийн тавцан дээр нэг хүлэгмэн шүлэгмэн чи үдээд дэлхийн тавцан хэрэгтэй гэдэг шиг энийг л хүсэж байгаа юм. Тэгж би та нарыг өдөөгд байгаа. За юу. Тийм учраас ямар ч үсэн хөгжиж байгаа юм байна. Тийм үү? Яхаа аргагүй хөгжиж байна. Морин хуур найралтай болчлоо шүү дээ. Тий. Тэгээд энэ Монголын соёл урлагийг одоо гадаад таниулах маш том үүрэг гүйцэтгэж байгаа чинь морин хуур найрал. Түүний доторх одоо морин хуурын жилүүгэн дөрвөл та сая чулуун багш жамаа өдрөдөө Чимбаа багш өдөр энэ гэр бүл удмаараа Монголын мэрэгжлийн урлагт асар том үүрэг гүйцэтгсэн шүү. Дөрвөн үе дараад энийг бол хэн ч хизээч одоо үгүйсгэж
чадахгүй. Харин эсвэргээрээ бид нар үргэлж бахархаж, хүндэтгэж явах хэрэгтэй. Одоо бидний төгсгөлд бол сая шулууны бид нар бүгдээрээ уулын горх бүтээлийг тийм тоглоод ирсэн байхгүй. Ямар гоё юм те. Залуу уран бүтээлчдийн хувьд бас ямар байсан бол наад захын ирж байгаа үзэгчд нь өөрсдөө бараг мэрэгжлийн хөгжимччиг тийм мэрэгжлийн үзэгчд байдаг гэж бол зүгээр даамаа сонсч ирсэн л доо. Тэгэхээр магадгүй яг тэр тайзан дээр тоглож явах тэр үеийн одоо үйл явцыг үгээр бол илэрхийлэх хэцүү баг. Мэдээж маш гоё тийм орчин байсан баг. Бас үзэгчд маань яг тэр үеийг гоё санагдуулаад ярил. За миний тухайд Атентик Монголын төсөлд хөөмичин түрүүн буяа гişin хэлснээр эхний 1-р хэсэг бол Монголын язгуур урлагийн хэсэг байсан. Энэ хэсэгт бол хөөмичний одоо ролыг гүйцэтгэсэн хөөмисэн зуур төгсөн. Хоёрдугаар хэсэг дээр бол манай чөлөөгөн дөрвөл одоо бас өөрсдийнхөө уран бүтээлээс одоо толилуулсан байгаа. За тэгээд үзэгчдийн тухайд бол яалтч хүм мэрэгчлээ үзэгчд. Үнэхээр өндөр түвшний хөгжмийн боловсролтой багаасаа Европын хөгжим, сонгодог хөгжим төр дундаа мэдээж ямар өндөр одоо мэдлэг шаарддаг үлээ. Хөгжмийг сонсож байгаа хүнээс маш их өндөр боловсролыг мэдээж шаарддаг. Одоо тэр хөгжмийн тоглож байгаа штрихүүд, нюансууд одоо тэгээд мэрэгжлийн тэр нарийн бүх юмнуудыг үзэж байгаа хүмүүс нь өөрсдөө маш сайн мэддэг байж ич дараагаар нь тэр мэрэгжлийн хөгжмийг сонсох юм. Мэрэгжлийн хөгжмийн сонсогч нь мэрэгжлийн сонсогч байдаг гэж би бол Австри хотод тоглосон дөрвөн театр бол дөрүүлээ үнэхээр гайхамшигтай акустиктай үнэхээр гайхамшигтай дууралттай. Тэнд бол очиод тоглоход хөгжимчнөөс өөрөөс нь тийм их тэр аюултай тийм хүчч гэдэг юм уу одоо ингээд өөрт ямар нэг тийм юм мэдрэгдэхгүйгээр жаргаж өөрийнхөө хөгжмийг тоглох тийм боломж олдчихсэн. Тэгээд өөртөө жаргалтайгаар хөгжмөө тоглоно гэдэг бол мэдээж сонсож байгаа хүмүүс жаргалтай хөгжим очижсэн байх гэж найдаж байна. За хамгийн том мэдэрсэн мэдрэмж бол тэр л байлаа да. Яг нөгөө сонгодог хөгжим ингээ өөрсөнд наалдаад ингээ сурцсан хүмүүс яг Монголын үндэсний хөгжмийг сонсоод ямар элементүүд дээр нь жишээлбэл ингээд наацхан одоо реакцлах ч гэдэг юм аль элементүүд нь илүү хүсмэл гэж бодож байна шизэг ингээд. Их сонирхож харж исэн. Ер нь морин толгойтой тэдэрт бас их сонин содоо харагдаж байгаа шүү дээ. Тэгээд ер нь ингээд хоёр хөдөлгийнхаа завсраар ингээд тавьчихсан тийм. Ер нь бүх байдал нь ер нь их сонин содон. Тэгээд морин хуурын дөрвөл бас гараад ирж байгаа. Манайх шиг бас морин хуурын одоо хийлийн дөрвөл гэдэг шиг утсан хөгжим бас энэ дөрвөлтэй байдаг юм байна те. Бид нар чи их ер нь зэрэтлийн дүрсүүдийг харж исэн л та. Урангаад зарим бүр амаа ангаацсан. Ингээд толгоос ихсрээд тэгээд икэлгээд одоо баруун Монголын морин хуурын бүр өвөг эцэг гэж ярьж болох тийм хөгжимтэй. Ширэн цартай. Тэгээд бүр эртний тийм хөгжим бас авч утсан. Тэр нь бол яг морины сүүлээрээ байгаа. Тэгээд ер нь хүмүүс бол маш их гайхаж ер нь биширж исэн. Тэгээ энэ хөгжмөс яаж юм аюулгүй шиг натур тийм дуу их шиг аваа гараад байна. Тэгээ дараа нь тоглолтын дараа хүртэл бүр ирж хөгжим болсон уулзчихсан л та. Таны хөгжим бас үзэж болох уу гэд. Тэгээд ер нь тэдний австричуудын бас хөгжмийн боловсрол үнэхээр гайхалтай нь бидэрт яг тоглож явах мөчөд харагдчихлаа. Тэгээ одоо дундаа одоо Үлзэн хоёрын морин хуурын 3 дугаар концертыг миний үеэл тоглосон. Төвлөрөөч оюун гэрэлтэйгээ хамтраад. Тэгээд дунд нь нэг 6 минутын каденца буюу ганцаараа тоглох юм соло хэсэг байт. Тэн дээрээ би бүр зориудаар юм паузаар бас нэг жоохон тоглолт хийгээд 3 секунд чимээгөө. Үзэгчдийг бас нэг барьж татах. Бас нэг хөгжимчдийн бас нэг ур чадвар байна шүү дээ. Тийм пауз гэдэг чинь хөгжим гэсэн юм а гэдэг шиг. Тийм тэр зэрэгтэлтэй ингэж нэг амьсганд орж байгаа байхгүй. Тэгээд яг тэр мөчөд энэ тэр зэрэгтлийн орчны тэр бүх хүмүүс ингэж мэдэрч байгааг надад ингэж ирж байгаа. Тэрийг одоо яг ингэж сэтгэлээр яг ийм мэдрэмж гэж хэлэхэд хэцүү л дээ.
дуусгаа ингээд номоо ингээд авахд зэрэг гэж байгаа. Гоё. Чилүүгэн гэдэг нэр чиний өөрөө чи байж байгаа энэ сайхан образ биш дүр. Энэ сахал Жинхэнэ Монгол дөрөв. тий. Чамтай их холбоотой юм шиг байна. Ер нь чилүүгэн гэдгийг яагаад өгсөн юм? Миний ойлгосноор чилүүгэн гэдэг бол бидний хайртай одоо маш сайхан уран бүтээл болж нэм гон хийсэн киноны одоо гол дүр дөнгөж кино эхлэхэд гарч ирээд тийм ээ. Тэгээд энэ бол эрх чөлөө гэсэн санаа. Чөлөө. Тэгээд гүн гэдэг маань өөрөө нөгөө удам угсаатай гэсэн үг шүү дээ. Тэгээд эрх чөлөө бид ер нь удам угсаа гараад эрх чөлөөний төлөө үгээ хэлж чаддаг. Тэгээд ч биднээс 90 онд гайхалтай сайхан өөрчлөлтийг хийсэн. Тэгээд чилүүгэн гэдэг үг яаж бий болсон? Яагаад та нар өгсөн? Яагаад өнөөдрийг хүртэл та нарын эрх чөлөөний дуулыг өөртөө авч явж байгаа? Түүхэн кинонуудыг хийж явах цаг үед одоо мантахацсан хатан гэдэг одоо кино үйлдвэр Баян зүрх дүүрэг Монголын 2 том симфони оркестр тухайн улсын ардын дүүжин шуулын үндсэн найрал хөгжим бүгд очиж киноны хөгжим. Янзын яг таны яриад байгаа нэрт удирдаач Чулуун багш Жамсранжуу майстер хоёулаа тэнд дахиж ийсэн дахиж одоо яасан. Одоо түүхэн баримтат юунд байгаа. Тэгэхээр энэ кинонд дэр гадаг чилүүгэн гэдэг тэр дүр тэр сүлд хэлээ юу яагаад те хэлж чадахгүй зүйлээ одоо их шиг аялгуугаар те одоо яаж ч төр гэдэг илүү дутуу юм яриул хүний хэлийг шогтолж чаддаг. Тийм одоо хатуу ширүү аль цаг үед тий те одоо юу байсан хариуцлага хүлээлгдэг гэдэг юм уу харт цагаан бүгд л сугд явж байна. Тэгэхээр энэ чилүүгэн гэдэг тэнд дүр байгаа юугаар тэр угаасаа тэр чилүүгний аялгау байгаа. Тэрийг манай морин хуур найрлын чилүүгэн морин хуурын дөрвөл морин хуур шуулгах дотор анхны морин хуурын дөрвөлийг байгуулахдаа энэ нэрээр нэрлсэн байлаа. Одоо манай мөгийн тий санаачилт. Тэгэхээр манай мөгийн одоо саяны манай чилүүгэн морин хуурын дөрвөл бол чилүүгэн морин хуурын дөрвөлийн дөрөвдүгээр. Дөрөвдүгээр нь явж байгаа юм. Анхных нь одоо манай энэ морин хуурчлахад Ахмаддуудтай орно үстэй. Тий. Одоо энэ чинь 35 тий 97 он. Тий 30 жилийн өмнөх одоо юу одоо хойтон морин хуурчлах чинь 35 жил. Ага тэмдэглэн шүү дээ. Тэгэхээр тэрний анх одоо морин хуур шуулга маань үүссэн байгууллагадаа тэгээд тэр Батчулуун ард маань дангаар байгуулаад дараа нь тэгээд улсын филармоны харьяа болгоод одоо бүр ахаад өргөжүүлээд морин хуур шуулга биш морин хуур найрал болгож байгаа юм. Тийм. Төрийн бодлого ерөнхийлөгчийн одоо бас тэгэхээр энэ чилүүгний бүр чилүүгэн гэж морин хуурын тэр юугаар нь дөрвөлдсөн Жансан дургийн чилүүгэн гэж морин хуур дөрвөлсөн бүтээл хүртэл байгаа. Тэгэхээр энэ морин хуур гэдэг энэ том хөгжмийн бүрэлдэхүүнийг үндэслэн байгуулагч Батчулуу маань Монголын анхны морин хуурын дөрвөл улсын ардын дугуйжин шуулгын одоо морин хуурын дөрвөлийн анхны дөрвөн гишүүн байхгүй юу? Цогц сайхан, ардын жишээ Бат сайхан одоо өөрөө мэдэнтэй Гамбат гэж одоо газрын жигүүр киноны чулууны гол дүр тоглодог их уурч тий эдгээр маань одоо анх байгуулсан энэ анхдагчийн нэг гишүүн морин хуур чуулгын үндэслэгч ардын жишээ Батчулуун маань тэгэхээр байгуулсан найр дотроо чуулга дотроо нөгөө морин хуурын дөрвөл гэдэг бүтцийг бас бий болгоод ингээд уламжлалтад өнөөдөр энэ залуу дөрөвдөх үеэрээ явж байгаа. Өнөөдөр дэлхийгээр аялаад явж байгаа гэсэн. Тэгээд энэ нөгөө хоёр их лаг ярддаг хоёр хүний гол манай Отхон театрын маань Отхон бол тэнд бүр яг юу ярих хэрэгсээ ойлгохгүй. Өөр юм ярмаар байдаг. Баруун тийш нэг дуулдаг хүн учраас Ягдаг юм баггүй. Тэгээ мегбэр ахлууныг харах юм. Ийшээ багш руу нэг яг яах юм болоо гэж суугаад байна. Тэгээ яг энэ цаг үед би одоо Отхон болдыг бас нэг жоохон яриулмаар байна. Үгүй яриулахгүй дуулууч. Ихтэй нэг жоохон яриулчих. Шуудууч. Тэгээ. Юу нэ шүү дээ хараа. Зураач хүн ярьж чаддгүй. Дууч хүн бас зурдаг учраас. Дуучид ярьж чадахгүй. За тэгвэл нэг дуулчаа тэгвэл ярьж үзүүлээ. Хөгжмийнхэн бол нэг хэсэг нь ярина, нэг хэсэг нь ярихгүй.
Энэ манай энэ игнийх юм бол айгүй сайн ярьдаг хүмүүс суугаад байна бас. За зүгээр дуулчих. Тэгвэл одоо автом болгоно ямар уран бүтээл хүрэх гэж байна. Тийм дуулчаад гоё яриадгүй тэгвэл. Ярьж ус болно шүү дээ. Ярих чинь хаагаагүй. Чөлөөтэй чөлөөгөө заяа. Тэг айгүй сайн ярьдаг гэсэн бохоггүй уг нь бол. Одоо ямар уран бүтээл хүрэх гэж байна? Одоо би одоо манай монголчууд маань айгүй сайн мэдэндээ Италиар дэндүү Осоло мио гэж одоо миний нар гэж гоё. За таны тэгвэл чаасна өрөө. За За бай. Bella cosa una giornata sole, un'aria serena dopo una tempesta, fa l'aria fresca, pariggiana festa. Che bella cosa una giornata sole. Pronti a te, oh sole mio, stai pronti a te, stai pronti a te. Quando fa nottio, sole si ne scende, me fene quasi na malincuria sotto finestra toia restaria quando fa notte a sole se ne scende. Stai pronti a te, oh sole mio, stai pronti a te, stai pronti a te. Stai pronti a te, oh sole mio, stai pronti a te, stai pronti a te, oh sole mio, stai pronti a te. Stai pronti a te. Браво. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт Сан Мигуэл. Ваа, Япон кола. Япон кола. Дайчт юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт Сан Мигуэл. Ваа, Япон кола. Япон кола. Дайчт юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт Сан Мигуэл. Сонгодог
хүмүүсийн уруулууд нь айгүй жижигэн байдгийг сая харсан чи айгүй бас юм. Ингэсэн. Хүүхнүүдийн хүсэж идэг уруултай юм биш үү? Бүр уруул руу хараад ах юм. Уруу түрээслээ шүү. Сонгодог дуулдаг хүмүүсийн яг хуу манай тэр зочид ирэхээр уруулын ингээ айгүй хардаг. Яг хуу би эмэгтэй хүн болохоор тэгж хардаг байхлаа. Айгүй жижигэн л уруултай байд үү. Тэсэн чи манай отхон болчихсон. Айгүй томор. Монгол Европ Гадна дотныхандаа ч бас гайхуулж байгаад ирсэн баха тий. Тий. Яг тий өнөө ер нь хүмүүс миний урууланд л болдог л доо. Амар сонирхолтой шууд амар авч мавдаг. Угсаал гэнэ. Яг нөгөө нэг уруулан дээр яг ярихад Австрт би тэд очиод тэгээ нөгөө нэг манай хашаагч юу анх яг одоо бидэнд одоо гайд хийж, хөтөж хийж одоо орчуулга хийж ингээд явсан. Одоо нэрээ игч маань үзчихвэл маш их баярлаа гэж бас хэлмээр байна. Тэгээд игч маань нөгөө нэг бидэд тоглолт дуусчаад явж илүү эсвэл яг буцах гад ч үлээ яг онгоцны буудлын руу автобусанд суугаад бид нар бөөнөрөө хамт явж исэн. Тэгээд ихсэн чинь хашаагч гүй нэрэ тоглолтоо өстой сайхан бол та тэр отхон болдын тэр уруулъя гэд ямар тий юу тийм юу лээ бомбурч гэлээ тий айгуу тийм онцгой уруул байна гэд тэгэл ерөөсөө Монгол Австриггүй л сайхан гахаад лээ тий Уруулаараа л хүрдээ. Уулангийн мэрэгжлийн яг ийм дуучныг дуулуулж явахдаа бол биднээс уулан болцоотой бол $1000 гаруй тавих хэрэгтэй юм байна. Ихтэй яг нөгөө нэг дөрөв мастергийн хэлснээр нөгөө их орныхоо төлөө хүмүүсийнхээ одоо мэдлэг боловсролын төлөө, соёлын төлөө бол одоо ингээд дуулахаас аргагүй шүү дээ. Биднээс тийм л замыг туулж өнөөдрийг хүрсэн. Гэтэ соёл урлагийн маань авч явсан түүхэн замд бол хэцүү л дээ. Зүгээр дуулуулчаад чамд ингээд одоо өгчдөг биш. Юу болоо? Хатан болч 24 оны мөнгө мод цагналт. Шин согч хэдэн хоног хөлөө? Оноо мартчихсан. Авсан. Би яг эсрэг юм ярьж байгаа чинь 15 16 он. Олон гэхээс илүү тэр мөнгөн мод гэдэг маань одоо бидний одоо социализмын одоо түрүү морин хуурын дөрвөлгээд ярьлаа шүү дээ. Анхны морин хуурын дөрвөл чинь 1982 оны соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал байхгүй юу? Тэгэхээр салбарын шилдэг уран бүтээлийн шагнал дээр одоо өнөө цагт бол мөнгөн мод. Тэгэхээр бид нар юу гэж бэлгшээдин гэхээс энэ соёл урлагийн салбарт хамгийн юутай юугаа өгж байна. Одом гэхээс илүү нөгөө Оскар гэдэг шиг тийм. Заавалч өдөр Олимпийн авраг гэдэг мөнгө дагддаггүй үстэй яг үнэндээ бол яг тэнд тэр нэр төрийн хэрэг байдаг учраас би зориуд мөнгөн мод шагналт гэж хэлээд байгаа юм л да. Би ч өөрөө мөнгөн мод шагналт шүү бас. Эсрэг юм ярьж байна. Яагаад гэвэл урлагийн бүтээлийг уран бүтээлчийг үнгүүдүүлдэг өөртөө ашигтайгаар ашигладаг тэр арга чарга бол яг энэ социализм тэмдэг өгдөг. Бүр хогийн жижигхэн салхи өгöd тэгээд гавьяат янз бүрийн шагнал өгдөг. Тэгээд би тэрэнд өөрөө дургу надаас хүртэл асууж ирсэн. Өөрөө юутай вилээ энэ төргээд том хүн одоо нэгдүгээр зэрэглэлийн одоо ерөнхийлөгч болох гэж байгаа хүн дээр асууж ирсэн. Үгүй мөнгө авъя л гэж хэлдэг байсан. Амьдрал биш яг хэрэг дээрээ яг урлаг маань гэж садтай шууд холбоотой юм байна шүү. Тийм. Үйлчлэлийн хүн бол дуулахгүй. За тэр ч яг. Тэгэхээр миний дөө маш сайхан дуулж байна. Удахгүй тэгээд ер нь би анх нэвтрүүлэг хэлэх бас нэг үнэндээ хичнээн орлого олсон бэ. Та нар хамгийн их орлого олж амьдрах хэрэгтэй. Та нар энэ Монголда байхдаа хамгийн өндөр салхи авчих хэрэгтэй. Хамгийн дээд ууд нь бол ингээд сайн сайхны төлөө за ингээд өндөр салхи жоох явуулчих өндөр салхигийн төлөө ер нь бол тэр л байхгүй. Тэгэхээр нэг өдөр харин бид нар юу яасан тийм ээ? Дундлын хоёр тоглолт яваад дунд нь чөлөөд тэргээрээ Вений төвтэй танилцж байгаа юм.
үндсэндээ тэр Венийн уран барилга те. Хоёрдугаар бид нар тэр түрүү гайдна гэдээ ярьлаа те. Гайдны бунхан буюу тэр сүмд очлоо. Ямар гайхамшигтай юм бэ? Тэ. Одоо тэнд бүхэл очдог уран бүтээлчд очиж тэнд хүндэтгэл үзүүлж өстө мөрөгдөг юм байна. Мөн гайдны амьдарч ирсэн гэрт нь очлоо. Гэр музей. Гайд нь тухайн үед энэ театрыг барьж яхад энэ чулуу байж болохгүй. Зрителийн заалны шалыг яриад ш. Чулуу байж болохгүй энэ мод байх хэвээр. Гэт яг тэр гайд нь юу ягаад тэр модоор одоо манайхаар 5-ын зузаан банд шиг тийм модоор одоо болтол байна. Тэр гайд нь тэр ордны одоо хувийн симфони оркестр одоо юунда бүрэлдэхүүнтэй ажиллуулах гэж тэр гайдныг тэр ордондоо одоо нэг өрөөнд намдруулж ирсэн юм байна. Тэ сайн ажиллаад байгаа болохоор нөгөө эзэн нэг феодал байгаа шүү дээ. Одоо тэр язгууртан. Тэр маань нэг 2 байр ийшээ алхаад нэг хэд минут тэ тэнд одоо тийм ээ нэг жижигхэн одоо хүртэл байна. Бид нар одоо музей болоод ороод тэнд зураг хөргөө авахгүйсэн. Тэгэхээр бид нар бол чөлөө цаг гэдэг маань тийм л юм үзэж явж байгаа юм. Үндсэндээ. Маэстро. Тасаа ярен дундаа ярьлаа л да. Нэг феодал байгаа штэ гэж. Феодал өрн сайн хүн үү муу хүн үү? Тэр чинь хөрөнгөтөн гэж ойлгодог тийм үү? Хөрөнгөтийн өрн сайн хүн үү муу хүн үү? Би бол сайн хүн тэр одоо ялангуяа Европын тэр юунууд чинь тэр гайхамшигтай нэгдүгээр ордныг бий болгочлоо. Одоо бит өв. Дээр нь хувьяасаа симфони камерны оркестр бий болгочлоо. Мөн үү? Дээр нь хөгжмийн зохиолч гайдныг авчраад мөнгөний нөгөө зохиол бүтээл тойруулаад байна. Тийм. Тэгээ одоо хэдэн зуунаараа яа. Тэгэхээр сайн хүн байтаараа үстэй. За тийм бай. Тэгэхээр сайн биз дээ гэж. Сайд орхон муу орхон. Гэтэл саяхаас дахиад нэмээд асууж. Ордны урлаг одоо ордны урлаг шүү дээ. Одоо энэ дуур бүх юм ордны урлаг. Европт ордноосоо гараад гудамж руу ард түмэн рүү орж ороогүй байна. Тэгэхээр яг үннийг хэлэхэд биш энэ урлаг бол олон төрөл. Үнд ордоо ороогүй. Тэгэхээр гудамжинд бол гараагүй. Ордондоо байна. Урлаг гэж би зөвхөн дөөр биш. Тий. Ордондоо л байгаа юм байна. Ордондоо байна. Тэнд очиж үздэг нөгөө хэдэн зуунаараа уламжлаад ирсэн үзэгч нь тийм соёлд нөгөө ард түмэн тийм соёлд орчжээ. Ер нь энэ хөгжим урлаг гэдэг юм чинь театрт очиж үздэм шүү. Гэдэг тийм биш. Тэгжээж тэр акустик буюу тэр амьд юг мэдэрдэг байх. Тэрнээс зүгээр нэг гудам мэдээж урлаг би олон төрөл байгаа. Одоо юм цаг хугацаа яваад гудамжинч байна те. Маш олон төрлөөр байна. Гэхдээ тэр жинхэнэ урлаг гэдэг юмэга энэ акустик буюу энэ тайзан дээр энэ ордонд нь үзэх сонсож харах тэгжээж мэдрэмжийг авах хэрэгтэй юм шүү гэдэг нь. Энэ дөөрийн чиглэлд энэ дуулаачдын чиглэлд хөгжмийн чиглэлд контемпорари урлаг үзнүү л гэх байхгүй. Хөгжмийн чиглэлийн контемпорари урлаг сонсоо ороо тэр юугаар бол бид нар түрүү хэлдэг тийм юм үзэж одоо тэр концерт заавалдаг байсан. Ер нь бол мэдээ цаг хугацааны хувьд хүндрэлтний үед янз бүрээр юм хөгжиж байна. Аяндаа хаягдах нь хаягдаад үлдэх нь үлдээд он удаан цагт үлдэж чадсан сонгодог гэснээр авч байна. Альва тэ тэгэхээр би өнөөдөр хэдэн одоо юу гэдэг Моцарт хэдэн сарын тэдэнд төрөөд тийм бүтээлийг тэдэн сарын тэдэнд бичсэн гэж хэлж болно. Би морин хуур хөөмийг тэдэн сарын тэдэнд тэр аймгийн тэр зохиосон гэж хэлж чадахгүй. Тэгэхээр мянган жил хэдэн мянган жилийг дамнаад ингээд ирсэн учраас энэ бол сонгодог урлаг мөн гэж хэлэх гээд байгаа. За одоо манай залуучууд яхаа яриад байгаа. Дундуур найраагүй орж ирсэн те. Нөгөө нэг ингэдэг штэ. Залуу уран бүтээлч жишээлбэл нэг юм тайзнаас нэг сүрдэх зүйл гэж нэг байдаг да те. Ягаад ч нэг трансанд ороод яг хүүши би дуулж гараад ирсэн үг гихдэг ч юм уу. Магадгүй яг тэр тайзан дээр гарах тэр үеийн ерөөсө отхон болдос ерөөсө би яриулж чадсангүй. Өөрөөр тэр голд нэг уруулаараа л манай унж гарч ирлээ. Тийм ерөөсө тэр талаас бас нэг гоё яриул ямар уран бүтээл бас хүргэсэн бэ нэрэ. Тий. Миний хувьд болохоор Австрийн дөрвөн одоо гайхалтай тайзан дээр гарч дуулахдаа Монгол сонгодог буюу одоо Адын дууны найруулга Торгоны хээ гэж Монгол Адын дууны найруулга дуулсан. За тэгээд гадаад сонгодог маань юу вэ гэхээр Италийн алдарт хөгжмийн зохиолч Пучинигийн Богем дүүрийн Рудольфийн ари
дуулсан. Яг нөө одоо яг хайрцаг бүх зүйлээ одоо гоё нээж одоо хайртай хүнээ хараад дуулж байгаа тийм ари байдаг л та. Тэгээд одоо яг залуу уран бүтээлчийнхээ хувьд бол тэр нэг театруудын тийм аура гэж бас байд юм шиг үлээ. Ингээл яваад ороход нэг тийм нэг хүчтэй энерги нэг намайг ингээд тийм одоо нөмрөөд авч байгаа юм шиг санагдчихсэн. Тэгээд тайзан дээр гарах цагч боллоо нэг айгуу тийм нэг сэтгэл өндөр догтлол бас надад их байгаадсэн. Яагаад ч юм цаанаасаа л нэг тийм сүрдмэрч юм шиг эсвэл гараад бас эн чинь одоо дахиж нэг тайз шүү дээ. Дахиж надад нөгөө нэг одоо энэ тайзан дээр гарах боломж олдохгүй юм чинь чадах чинээгээрээ ингээд тултал нь гоё ингээд өөрийнхөө хэмжээнд сайхан дулаал буугаад ирээ гээл. Айгуу гоё тийм одоо зоригтойгоор гарсан гэж хэлэх юм уу? Том тайз чамайг хүлээж байгаа. Зүгээр хүлээж байгаа заяа. Уран бүтээл болгоны ардын гол нэм занглан дээр төгөлдөр хуурт гэх нэг гайхалтай эрхэм хүн байсан. Үнэхээр гайхамшигтай уран бүтээл болгоныг бол амьлуулахад нэн чухал үүргийг гүйцэтгэсэн бас нэг эрхэм хүн байсан шүү дээ, тийм ээ. Манай шинсэг эрэндэ манай төгөлдөр хуурт шоуг бол тэгэхээр би одоо энэ бидний хөтөлбөр юу дандаа гоцол бүтээлүүд байхгүй юу? Дандаа гоцлооч нарын буюу хамгийн сүүлд одоо квартет гарч ирнэ. Эхний хэсгийн төгсгөлд бол язгуур урлагийн квартет ингээд ерөөсөө л тэгэхээр энэний чинь гоцол бүтээлүүдийн ард төгөлдөр хуурс ажиллана. Гончгсон плагийн мэрэгжлийн төгөлдөр хуурсын бас уралдааны тэргуун шагналт манай олон театруудад ажиллаж байгаа. Одоо Улаанбаатар театрт ажиллаж байгаа. Сүлдэд бас ажиллаж Дур үжигээд ми театрт гээд концертмейстер Оюн гэрэл. Энэ бүр гэрвэл нь аав ээж нь бас хөгжимчин. Тэ. Ийм удамтай төгөлдөр хуурч маань маш их гүүр гүйсгэсэн. Одоо ухаандаа манай шинцгийн юу чинь 16 минут үргэлжилнэ. Бас концерт үлзий өрийн. Мөнхөрдөнд гавьт юу чинь бас нэг 14-5 минут үргэлжилнэ. Мөнхөл төрийн сорилтын концерт тий. Энэ хоёр дуу дуулна. Тэгээд нөгөө түрүүний хэлдэг алдарч чулууны одоо уулын горхоо тоглоно. Бүр сүлд нь Монголын талантгаараа бид нар тоглолтынхаа бүр юу хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энд маш чухал үр гүйцэж байгаа хүн бол одоо концертмейстер Оюн гэрэл маань. Тий, энийг бол зайлшгүй. Тэгэхээр энэ бүрэлдэхүүнийг яв тоглох болцоог одоо түрүүнээс хойш манай нэг ах маань асуудаг шүү дээ. Тий, ашиг болов уу? Зарлаг гарв уу? Тий, зарлаг их гарсан. Ашиг бол одоо зарлагынхаа 5-1 тавьцаа орлого нь. Тэгэхээр угаасаа энд бол Европын юу ч тэгж их актер юугаараа ашиглаж байгаа юм биш. Ард нь нөгөө одоо Зальцбург фестивал тий Сумчинга тэрний ерөнхий спонсор нь хингэж Rolex. Тэгээ Lufthansa, Air France нөгөө дэлхийн том одоо тойлоо дүр нэг пиадл гэж ярьлаа шүү дээ. Хөрөнгөтөн. Тэр том юунууд чинь ивент гэдэг. Тэрнээс яг цэвэр тэр дуурийнхаа орлогоор тэр театрууд амьдраад байгаа юм бол огт биш. Тэр хотын захиргаа. Тэгэхээр манай тоглолт бол бас ивент гэдэг шүү дээ. МСС маань одоо манай ивент Инвестор банк ус санхүүгийн байгууллага байна. Петровс компани туузын гишүүн Туяа байна. За тэгэхээр бид нар бас явахдаа бас нэвтрүүлэг тэг мөнгөчүүлж үлдэх бас түүх архив материал бэлтгэхийн тулд бид нар аялагч одоо ган үлзийг оператор саруултанд хамт авч явсан. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн ивент итгэж зардал мөнгө гаргаж байгаа нь бол одоо төгөлдөр сан. Ургана брэнд тэ Апу хавцат компани ингээд энэ олон улсуудын тэгээ манай холбоо том найз нөхөд сэтгэл дээр тийм энэ чинь ерөөсөө альва юм чинь дандаа дэмжлэг уу юугаар л явна шүү дээ. Ялангуяа мэрэгжлийн урлагийг тухайн улсын засаг төр тухайн хотын захиргаа нь ерөөсөө л ингэж авч явд юм байна. Ерөөсөө тэр хотоороо нэрлэдэг шүү дээ. Берлиний Филармон, Вений Филармон, тэ Бостон Филармон, Лос Анжелесийн Филармон. Тэр хотын захиргааны төсөв юугаар одоо тэр театрууд чинь ингээд үзэгчтэй юм хүргээд байгаа. Үзэгчдээс яасан орлого нь тэр театрын үндсэн үйл ажиллагааг санхүүжүүлээд яваад байгаа. Тэрнээс тэр Rolex мөнгө өгчөөд тэр орлогоос нь аваад байгаа юм бол огт байхгүй. Огт байхгүй. Тэрний шиг яг дангаараа тэр театрууд орлогоороо өөрийгөө санхүүжүүлээд байнг бол энэ шиг худлаа юм байхгүй.
соён гэгэрсэн буюу хүн нь боловсрол өндөр урлаг уран сайхны мэдрэмжтэй байж тэр тухайн бүтээн байгуулалт буюу тэр ард түмний соёл ухамсар тэр бусад үйлдвэрлэл бусад юмд урагшаа явд юм байна л да. Зайлшгүй дэмжлэг гэр явдаг. Тэгэхээр бидний энэ Authentic Mongolia бол саяны миний хэрлсэн бүс компаниудын дэмжлэгээр явсан учраас энэ нэр бүхий дурдсан компаниудаа маш их талархсан шүү. Монголыга тэнд урлаг юм байд юм аа. Бид хэдэн зуунаараа соёлтой ард түмэн шүү. Дандаа нэг бараан талаас нь Монголыг хараад иж болохгүй шүү дээ. Тэгээ бараа юм их байна л да. Тэгтээ бид нар чи юм агуу соёлтой, агуу урлагтай энийг өдний зэрэгтэй аваа явж байгаа шүү гэдгийг манай энэ бүс компаниуд ойлгоод дэмжсэн. Яг зөв. Тэгээ мэдээж энэ маань цаашлаад маш олон уран бүтээлчдийн хувьд маш том гүүрэн болоод өгж байгаа л гэж бас харж байгаа. Тэгээд манай Мөнхбатын хувьд бол нөгөө одоо бид нар бол морин урц гэдэг маш мундаг хөөмич. Тэгээд нэг боломжтой олон хэсгэн юу яа үзэгчд манаас гоё гэж болох. Одоо юу? Тий, болохгүй юу? Бодоодхий гэдэг. Болно. Энд ч ерөөсөө хөгжим хэрэггүй шүү дээ. Өөрт нь цуг явж байгаа. Биэндээ хамт нь аваа явж яасан байт юм бол ойр тус хүмүүд өгөө за нэг. Энэ дээр нэг цухсаанд дурдахад бол манай өвөө гэж одоо манай аавын хамгийн том ах л да бид нэр өвөө гэд нэрлээ сурсан. Монгол Улсын гавьяач жүжигчин Сундуй гэж хүн байсан. Тэр хүн болохоор одоо хуучнаар улсын ардын дуугийн чуулгад насаараа хөөмөлсөн одоо юм Монгол Улсын анхны хөөмийн гавьяат юм хүн байсан. Тэгээд одоо манай ах нар, манай эгч нар гээд ерөөхдөө ингээд бүгдээрээ хөөмөлдөг. Ховд аймгийн Чанман сумын харьяа тийм хүмүүс байгаа бид. Оо ямар гоё юм те. Сонгол зайлшгүй бол бид нар цуг ажиллаж байсан. Тэгэхээр хөөми гэдэг урдыг мэрэгжлийн тайзан дээр анх гаргасан хүн улсын ардын дуугийн чуулгад одоо олон жил ажилласан. Тэгэхээр одоо хөөми гэдэг чинь манай ховдын Чанманаас одоо бас угшил ихтэй. Тийш үү. Тэгэхээр ингээ гэр бүлэрээ ингээд өвтөгчнөр байхгүй юу? Тий. Энэ өөрөө бол их хурц хүн. Харин их хурц хүн. Хөөмич, суурч тэгээд тэр одоо язгуурынхаа хувцс моцыг өмсгөхөөр яг л сая бол бид нар Хоглоо хаан дээр нэрлсэн шүү дээ. Харин одоо уган сүртийг эдийн фрагмент одоо хөөмөлж үзэх юм. Бас уртааны гудамж ингээд юм бол нэг шинээр хэлж. Хувцастай одоо хөөмөлж үзээ одоо болд юм болоо яа тэр. Гүзгээр ингээд байж шүү. Та өөрөө ерөөсөө л өвтөгч өөрөө хөгжим гэж байгаа шүү дээ. Монгол маягийн смокинг өмссөн хүн хөөмөйд бас энэ баггүй. Харин тогоос шинэлэг. Зүгээр байжсэн хөөмөйд. За. За. Энэ зангам ингээ бариад бас хэцүү үед юм байна. Саястай хоёртголоо. Тийм ээ. Аргагүй нөгөө хүний авьяас гэдэг зүйл юунд ч ингэж баригдахгүйгээр занганд болоод баригдсан байх. Яг ингэ цаасан дээр дарт юм байна. Ямар гоё юм бэ тий бас маш их баярлалаа өгөхөөрдөө. Тэр чинь бас учиртай юм байна тийм ээ. Энэ миний барихгүй баг тий. Нийт анх нэг биднээс уулзч ирсэн шүү дээ. Борлон студ дээр. Хэдэн жилийн өмнө юм бэ? 2011 он. Тийм баг санагдчихтэй. Чи нэг өнөөдрийн яг бас хөөмөл шүү дээ ярих юм бол. Бас дугур шүү дээ. Ярин. Өөрийгөө одоо яг уран бүтээлийн тухай ярьж. Чи бол одоо нэлийн том уран бүтээлчтэй энэ морин хоорондоо бол ер нь голлох уран бүтээлж баг. Тийм тэгээд одоо морин ууртагаа нөхөрлөөд гэдэг шиг. Яг манай үндэсний хөгжим тэр ялангуяа одоо Монголд бол ялцгүй одоо Монгол Улсын консерватор гэж хуучнаар бол хөгжим бүжгийн коллеж
энэ сургуулийг бол ярихгүй байхын аргагүй. Тэнд одоо 3 сайхан багшаас морин хуурын эрдэмт шамдаж суралцсан. Миний анхны багш бол Амар Жаргал гэж сайхан багш байсан. Тэгээд миний суурийг тавьсан. Тэгээд мөн Боёнбаатар багшаас сурж авах хувцастай тэгээд суралцж исэн. Одоо ардын жүжигчин Бачлуун багш гэдэг багш тэр одоо сургуулаа төгссөн. За тэгээд түүнээс хойш олон янзын уран бүтээл, киноны хөгжмөөр ажиллалаа. Тэгээд яг гоо сая сүүлийн үеийн мэдээнээс дурдвал өнгөрсөн 11-р сард Солонгост болсон Месса гэдэг бүрэн хэмжээний 120 хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестртай. Тэгээд үзэгч нь 25,000 хүн байсан. Тэнд тэр том тайзан дээр алхаад явж байгаа харин тэр мэдрэмж бол тэр энийг бол үнэхээр хүндий байсан. Бас их сонин бас өөр өнцөг байсан. Тэгээ оркестр нь яг өмнөө ингэж байрлаж байсан байхгүй. Одоо Счон тий. Ерөөсөө. Тийм шүү дээ. Тэгээд маш том тайз. Тэгээ дараа нөгөө бүжиг олон улсын нэг арга хэмжээ учраас дараа нь бүжиг энэ төр гардаг. Оркестр ингээд орж гараад байх хэцүү учраас зориудаар тэр урдаа байрлуулсан юм лээ. Тэгээд тэр том тайзан дээр ингээд хуураа батгаад явж явах тэр юу бол энерги бол үзэгчтэй. Үнэхээр бас нэг өөр мэдрэмж байсан. Тэгээд тэр солонгосч ямар ч гоё хүлээж авдгийн. За тэгээд Месса гэдэг оркестртай маш амжилттай тоглосон. За тэгээ сая бол Атлетик Монголиа одоо баг бүрэлдэхүүндээ бас хамтарч найзууд ах дүүнэртэйгээ Монгол орныхоо энэ өв соёлыг сурталчилж явсандаа бол туйлын их баяртай байгаа. Тэгээ энд бол орчин цагийн шилдэг хөгжим зохиолч Үлзий баярын морин хуурын одоо ер нь нийтдээ 6 концерт бичсэн байна шүү. Үлзий баярын тэрний 3 дугаар морин хуурын концертыг тоглоод амжилттай оюун гэрэлтэйгээ тоглоод ирсэн. За тэгээд дуудахгүй бас Японд миний би тоглолтоор явахаар бэлтгэж байна. Асар гэдэг морин хуурын олон улсын чуулга байдаг. Энд дээр Бат Эрдэнэ ахтайгаа манай бас шилдэг хуурч одоо жигжидэрч дүүтэйгээ хамтраад гоё тоглолт хийхээр төлөвлөж байна. Тэ мэдээллийн чанартайгаар бас яг 9 сарын 4-нд Токиод өөрийн бие даасан тоглолтоо хийхээр өнөөдөр бас зарынхын постэр гарч ирсэн байна. Тэгээд ямар гоё. Тий. Энэ тоглолт хийхээр бас бэлтгэж байгаа. Ажил өнгөтэй ихтэй байгаа юм биш үү? Гоё ерөөл дэвшүүлээ. Төрийн морин хуурч гэж байдаг тий. Миний доо одоо яг сайхан нас би зэрэгцээд уран-бүтээлийн өндөр дээд түвшинд өрөөд ирсэн. Энийг төрийн морин хуурчийн хэмжээнд ажиллаарай. Өрөөл барсах башгэ. Төрийн тийм биш майстер. Шинэ сүгийн үед бол дандаа мэрэгжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлээр бие даасан 3 концерт хийсэн. Тэгээд 3 том оркестртай. Сая 11 сард тэр юунд ягаад том симфони оркестртай бас морин хуурын 3 дугаар концертоо тоглосон. Америкт хаанхын ямар оркестртэй вэ? Адил зааланд билээ. Сан Францискод шарын морин хуурын концертыг тоглосон. Надтай хамт Эрхийн ургийн филармонд 5 орны одоо хөгжимчд нийсэн оркестртай хамт бас Эрхүүгийн филармоны зааланд бас морин хуурын Үлзий баярын 3 дугаар концертыг тоглосон. Тэгэхээр мэрэгжлийн хөгжимчдийн хувьд хийх ёстой юм а үүргээ маш сайн үүргээ гүйцэтгээд үлгэр дуурайл болоод явж байгаа манай тэргүүлэх зэргийн хөгжимчдэл яхаар яхаарахгүй. Хүн болгон уртцагааны гудамжтай холбоотой дурсамж байдаг байхгүй юу? Магадгүй энэ анх хэдэн он уртцагаан дээр жийсэн гоо сонирхолтой түүхүүд хөөрхөн тийм зүйлүүд юу байдیں۔ Бас гоё яриул гэж. 40,000 төссөн юм чинь. Уртцагаанд үсээс суулна гутлаа яана. Тэгээ одоо 140,000-ын гоо сайхны уртлын гоо сайхан гэж одоо River Ocean-гийн уртлын 62 дугаар байр байхгүй юу? Манай сосч чинь бигзий явуулна. 2 дугаар давхарлаа додомгох. Тэ? Тэгэхээр яг энэ 40,000 энэ уртцагаа таны одоо шүү дээ. Одоо ингээд мэдхгүй ахын туул ресторан гэдэг баримт кино одоо энэ баримт кино театр гэдэг чинь одоо энэ хүн байгаа шүү дээ. Энэ миний гэдэг одоо мэдхгүй ахын аргагүй. Тэгэхээр уртцаан гэдэг маань одоо бас их гоё хотын нэг түүх болоод
үлдэж байна. Энэ түүхийг бас уламжлаад бас ингээд хоногшуулаад энийг аваад явж байгаа нэвтрүүлгээ ингээд нэрлсэн явдалд бол та нарт бол 25 дугаар сууг телевизийнхэнд бол их талархаж байна л да. Тэгэхээр би бол одоо манай залуучууд бол их гой сайхан юмсаа уралдаан яалаа одоо ингээд шинэ цаг маань ингээд дараагийнхаа тоглолтын те манай хэм маань одоо Улаанбаатар театртаа те миний хувьд бол одоо өндөр насны игнэний юунд орцсон чөлөөтэй тийм одоо ингээд залуу уран бүтээлчтэйгээ энэ тэнд тоглох болцоог нь гаргаж өгөх тийм ээ ийм л одоо юмыг одоо хийгээ саяхан бас эдрийнхаа уралдаанд одоо шүүгчээр өргөдөж ажиллалаа тий удахгүй бас нэг юм ирд суугаач гэж байна. Тэгэхээр бид нар чинь ийм л юм байна. Мегмарха хар нэлхаасаа ингээд нэг уралгаар явцсан. Хар нэлхаасаа хар тамхинд ороод гарч чаддгүй гэдэг шиг. Яа болох вэ? Тэгэхээр зэрэг яг зүүрлж их одоо юугаар жоохон гэтрүүлдэг. Тий аа? Харны хараад урлагт ороод урлагаас гарч чаддаг юм шиг. Хар тамхинд ороод гэдэг шиг. Ерөөсөө эндээс гарч чаддгүй юм байна. Хагас сүнсэд ингээд явцсан юм чинь чөлөөт одоо тэтгэврийн дугаар хорооны иргэн болсон ч гэсэн нөгөө тавьж чаддгүй юм байна. Нөгөө л уралгаа хийгээстэй. Тий. Хаан төгссөн юм бэ? Би юу? Зөвхөн Монголд доо. Зөв. Дээд сургуульд явах гэсэн чинь маань тэр үед харагдсан байсан. Тэгээд намайг гадаад их дээд сургуульд тэнцслээ аава хүүгээ явуулах гэсэн чинь нөгөө тал харагдсан хүн чинь олон ухаангүй байсан хүн ухаан ороод байсан. Тэгээд хүний ярьж байгааг бол ойлгоно л доо. Тэгээд толгой дохин өгөө гэд. Тэгээд өгөө гэд тэгээ би чинь дээд сургуулийн хуваар хоосон буцаасан хэрэгтэй яаман дээгүр чинь бөө юм болж намайг ямар хоёр байсан? Свердловскийн хормайстрын. Тэгэхээр шууд удирдаачаар явж болдгоо. Тэгээ манай Кратигна гэж багш маань онлын багш маань одоо Москвагийн консерваторийн 3 дахь хүн байгаа. Дорн төрхийн юуг нь яатсан. Маргарита Юнона Кратигна гэж хүн бай. Манай хөгжим багш байсан. Тэгээ намайг нэг хормайстер болохоор голоод байна гэж бодоод тэгээ буяа чи Свердловскийн консерваторид 3 жил сурчгаа. Тэгээ чамайг Москвагийн консерваторид 4-р курсээс нь симфони орчуур татаад авчиа. Гэт намайг нөгөө дургуудаа явахгүй байна гэж голоод явахгүй байна гэж ойлгосон байхгүй. Гэтэл цаанаа бол нэг репертугаа маань явахгүй. Тэгээ намайг чинь хуваар хоосон буцаасан одоо тэр үед дамжин гэж одоо нэгтэй сургууль гадаад оюутны харилцдаг юу нэг хүн байсан одоо тэр үеийн оюутнууд мэднэ. Тэгээ намайг чи хөдөө хөөн байрны эдэргээд ийм болж исэн төвхтэй. Тэгээд би одоо маань ийм учраас аргагүй одоо тэгэл соёлын яамны томлолтоор улсын ардын дөвжинжүүлэх оркестрийн хөгжимчөнд очивол тэгэл зөвхөн Монголд. Зөвхөн Монголд зөвхөн Монголын орон бүтээлийг ингэж гоё дэлхийн тайзан дээр гаргаж байгаа стайл таахгүй. Хүн тэгэл өөрийнхөө сонирхсон юугаараа тэгэл мэрэгжлийн урлагийн байгууллагад нэг 40 жил ажиллалаа. Энийхээ савсраар хөгжим бүжгийн юунд одоо 15 жил багшлалаа. Гэрээ төгшөөр соёл урлагийн сургуульд 7 жил багшлалаа. Тэгэл яг нөгөө гарч чаддгүй морин хууруулан хөгжим урлаг театртаа ингээд одоо шавнартаа зөвлөөл те ингээд янз бүрийн юм дараагийн одоо удахгүй бид нар бас CD-ний бичлэгт орох гэж байна. Намар бас нэг хоёрыгаа дагуулад бас нэг олон улсын арга хэмжээнд орё гэсэн одоо ингээд иймэр өөрийнхөө тэг намайг одоо хинч хорихгүй шүү дээ. Тийм биз дээ. Тийм. Би одоо их дураараа шүү гэж ирсэн. Одоо Богемийн Рудольфыг сонсъё. Одоо ингээс одоо хөгжмөн биш ээ. За. Энэ шулуугаа ойлгочих дэрсээ болчих. Яс дуул гэсэн юм биш. Мөр ингээ бүр дахиад дуулах гэхлээр би гүйлээ. Дуул ханграад би тэрийг дандаа шууд ойлгочоод байх юм биш. Сонсыг өөсдөө би. За Рудольф бол өөрөө дүр. Тэ. Яг орчин үеийн тийм ээ? Залуу. Тэ. Тэгтээ хайр сэтгэл нь маш гоё хайр сэтгэлтэй таарсан. Мими. Тэ. Мимин өвчнөө нас ордог. Тэг би чамаас асууж шít. Тэг яг одоо миний хувьд болохоор бүрэн хэмжээний яг жүжигт нь гарч яг дуулж үзээгүй болохоор танд ингээд айгүй тийм гоёор бас тайлбарлаж хийж мэдэхгүй л байна л та. Тийм мэддэг байсан бол одоо сайхан тайлбарлаад хэлээд өгөх гэсэн гэдэг шиг. Атан бол дээрээсээ үгүй л нэг өөрийгөө мэдэрсэн оруулан ч цороож их ярих юм аа чи юу. Эндээс нь хараад уруу дуртай нэг ах. Харин тийм ерөөсөө айгүй хэцүү юм дээ. хэцүү. Ерөөсөө нүд харагдахгүй те. Энэ гоё нүд
Гоё үүсгэн төрөөс харагдах. Ерөөсөө уруулж харагдаас таа. Гэхдээ уруул гэдэгтэй биш үнэхээр чадaltaй тэр одоо авиасын хэлж юу яаж хэлж байгаа шүү. Бас бити буруугаар ойлгохгүй. Баярлалаа. Улаанбаатар театрыг би сонсгоноо бас алдарт Кармен дүүрийг бас тавих гад бэлтгэл дээр хийгээл байдаг. Тэгэхээр Хаана? Улаанбаатар театр. Тэгэхээр тэр нөгөө бүтэн сая Отгонболд өөрөө хэлж байна л бүтэн дүүрт тоглох боломж нь нөгөө угаасаа театрын юунаас нөгөө юу гэдэг. Тэгэхээр ирээдүйд би одоо яг ийм сэдвээр ярих гэж байна. За энэ дуугийн Тийм тэгээд одоо миний хувьд Улаанбаатар театр маань одоо энэ жил 20 жилийн болж байгаа. За тэгээд 20 жилийнхээ дээр бид нэр одоо намар алдарт одоо Францын хөгжмийн зохиолч Бизегийн одоо Кармен гэдэг дуурийг одоо бид нэр тавих гад бэлтгэж байгаа. Тэгээд одоо гол дүрийн парт авсан. Тэгээд одоо бэлтгэхэд одоо Дон Хозе тийм гэж одоо гайхалтай дүрийг бүтээх гээд одоо ингээд ажиллаад явж байгаа. Тэр сайхан өөртөө бардам тэр мундаг дүр хөөс тэр чи. Тий. Надаас бол одоо тис өөр хүн хэлтэй. Би чи тийм нөгөө нэг зөөлөн сэтгэлтэй ийм хүний хайлан хүн чинь тийм нэг одоо баатар одоо цэрэг тийм хүн болно гэхлээр бас нэлээд одоо нөгөө дүрийн зурлаж чаддаг. Тийм. Зөрүүлээ хутга хийж чаддаг нэг тийм л хүний дүрдэл одоо уг хүмүүс бол их зөөлдөг юм шүү би. Ястай гоё ярилцлага боллоо. Яг энэ халуун дээр чинь нэг юм хэлж. Манай театр ер нь миний одоо сүүлийн үеийн хүсэл бол богем. Манай театрт богем тоглоно. Богемд бол 4 сайхан уран бүтээлч орж ирж байгаа. Яруу найрагч. Тийм ээ? Тий. Зураач, философч, хөгжимч. Энэ 4 залуу Францын Монмартрын дээр тийм ээ? Жижигхэн өрөөнд хүйтэн дөрвөлээ амьдрах гэж суулж байгаа байхгүй. Мөнгө байхгүй. Тэд хоосон ядуу. Тэгтээ нэг вино олоод ирсэн. Тэр өдөр агуу жаргалтай. Ердөө тэр өдрөөрөө л амьдэрдэг. Тэр дунд Рудольф баг. Тийм ээ? Яруу найрагч. Тэрний хайртай хүүхэн Мими гэдэг нэг хүүхэн. Энэ хоёрын хайр сэтгэл бол яг болж бүтээгүй өвчин зовлон тойрсон хайр сэтгэл. Нөгөө талд нь дахиад нэг хайр сэтгэл байна. Тэр нь болохоор ааш аринсангаасаа болж байгаа бүтээгүй хайр сэтгэл. Муржи гэдэг зохиолч энийг л бичсэн. Тэгэхээр би чамайг яг өнөөдөр энд бид цуглал суулсных би чамайг нэг юм дөрөх гэж. Тэр юу гэхээр богемийн Рудольф дуулах уу? Дуулъя. Ажлын санал бол юу ч байна. Энэ бол зүгээр Black Box театр гэж байдаг шүү дээ манай. Тэр Black Box театрын яг сүүлийн үеийн тэр миний хайрлаж байгаа дөр байх бол. Оо ямар гоё. Маш готлоо. Тий. Гэхдээ дөөрийг яг дөөрөөр нь хийхгүй. Өнөөдөр контемпорари болцсон. Та нарын тэр хуучин боддог байсан тэр шал өөр. Тэгтэл Рудольф байдгаар байх бол Монгол нэртэй байх юм уу? Ямар байх юм бэ? Мими байх л болно. Мими байх. Тэр сайхан хайр сэтгэл байх л болно. Тийм ээ. Тэгээ би чамайг урьж байна. Харин чи үтэрт нэг аюултай юм. Нөгөө 3-4 олох шүү дээ. Олно. Би олно. За тэгвэл одоо чи энэ одоо энэ шиг амьдрал мимийн урдуур дахиж ороод би олно гэж Мими гэж олоогүй ч өөрийгөө ч олоогүй. тэгвэл одоо яг энэ цаг мөчөө дотгон болыг тэгвэл тайзан дээр өрье. За тэгэхээр чамайг дөрөв дуулж явах чи би бодож ирсэн. Бидэнд байна. Дотоод сэтгэлийн маш их хүч хэрэгтэй болохоос дуулаачийн ураг чадвар бол өнөөдөртөө Улаанбаатар хотод заавал дээж гарах хэрэггүй.
Майстер тийм биз? Бид бол ерөөсөө уран чадварын хувьд нэг тийм дэлхийг гайхуулах тийм хэмжээнд очиагүй. Гэхдээ тэрлүү тэмүүлж байгаа. Тэмүүлж байгаа. Гайхуулж эхэлж байгаа амар төвшин өдрөөс ахгүй л тийм ээ. Тий, тэмүүлж юу тэмүүлж. За яг одоо тэгвэл автом болдыгаа тайлснаа өрөө. Гоё уран бүтээлийн сонсох. За тэгээ. За.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ваа, Япон кола. Япон кола. Дайчдын юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ваа, Япон кола. Япон кола. Дайчдын юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Маш их баярлалаа. Хүний амьдралд нөгөө ижи аваагаа магтан дуулах одоо юу гэх юм баярлж байгаа талархаж байгаа илэрхийлэх хамгийн том юм боломжуудыг бас юм гоё уран бүтээлчид бас мэдэрдэг байх гэж бодож байна. Тэгээд ийм сайхан уран бүтээлийг хөргсөн Отон болтой баярлалаа. Маш баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн маань бас хугацаа өндөрлөгт өгч байна. Тэгээд нэвтрүүлгийн маань хүндэтгэн хүрэлцэн ирсэн эрхэм зочтой Төлөө их баярлалаа. Тэгээд Буянбаатарх маань бас нэг үг хэлэх дутуу байх шиг байсан да. Нэг л дутуу байгаа юм шиг л нааши харсан да гэх. Ерөн зүгээр бидний өнөөдөр энэ нэвтрүүлгэндээ урж оруулсан явдал баярлалаа. Тэгэхээр бидний Атентик Монголын зорилго бол Монголын өкцөөр өнөөдрийн урлаг ямар байгаа юм бэ гэдгийг л бид нар тэр мэрэгжлийн төвшний дэлхийн алдартай солистууд нэрт төгөлдөр хуурснаар чийлээс хийлж тоглодог юм дээр л одоо энэ гаргаж Монголынхаа уран бүтээлчдийг одоо таниулах зорилго. Энэ юугаа бол би үнэхээр амжилттай боллоо гэж хэлхийг хүсэж байна. За мөн энд оролцсон бас уран бүтээлчтэй бол бас манай үзэгчд бол бүгдээрээ манай уран бүтээлчдийг бас мэдгүй ш мэднэ. Тэгэхээр энд оролцсон уран бүтээлчд за энэ үйл ажиллагааг дэмжсэн үндэсний аж ахуйн нэгжүүд тий хөгжмийн зохиолч нартай бид нар бол одоо мегамар ахын байдаг шүү дээ. Одоо бид нар тий шойдаг одоо дамжин сүрэн мөрдөрж гэдэг одоо гончиг сумлаагаа тий дараагийн одоо ингээд тэр үеийн хөгжмийн зохиолч дараагийнх нь Жансандар руу хангал баймсангийн шаруу гэдэг одоо манай Үлзий баяр алтан гэрэл мөнх болдог байл Цэнгэрд нот гэдэг бид нар бол энэ цөөхөн ч гэсэн энэ хөгжмийн зохиолчтороо бид нар бахархсан. Бид нар маш их ажил хийж байгаа болсон. Тийм учраас миний хэлэх гээд байгаа юм бол үе үеийн мэрэгжлийн хөгжмийн зохиолчдоо энэ уран бүтээлчдийнхээ хүмүүс уран бүтээлч миний хувьд бол маш их баярлалаа л гэж би хэлэх гээд байгаа юм да. За маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран хөтлөх эрхэм урилгыг хүлээж авсан Мигмар ахтай Төлөө их баярлалаа танд. За баярлалаа. За тэгээ нэвтрүүлгийн мэдээж амттай яриг өгнүүлэхэд тусалдаг манай Сан Мигуэл Калпес Крафт Кола байла. За дууч та хөгжимчдөө маэстро тэгээ миний цогтлсон бүсгүй танд бүгдээрэнд нь баярлалаа. Би яг энэ нутгийн хүн энэ давны хүн хойшхны эргээд хэтэс янз энд миний зүгээр баг байхдаа нэг харж исэн хоёр давхар байсан. Хоёр давхрын дотордлын давхар нь юм дотоороо гүйдэг юм суудалтай. Тэгээд нэг юм урт юутай данхтай бүсгүйчүүл тэр холоос цагийг хийж өгдөг. Годогдуулаад тэгээд тэнд хятад сеансанд хятад дөөр тоглодог. Эвэртэй нөгөө нэгтүүд шүү дээ. Тэгэхээр энд бол манай соёлын төв байсан. Тэр нь өөрсд юу яагаад солигдоод оронд нь уртын дуутай хүн гарч дуулдаг. Тийм хамт олонны юм байсан шүү. Тэгэд энэ дээр яг энэ нэвтрүүлэг хийж байгаад би их баяртай байна. Яг л биднээсийн л одоо Багдад туулж өнгөрөөсөн амьдрал байхгүй юу? Хэдээд тусуудсан тэнд буу гэдэг юм а тоглоод тэнд ингээд айгуу гоё юм урт оноотой эмхтэй хар хувцастай айгуу гоё хөдлөөд яваад гудамжаар. Тэгээ хэтэс янз гэдэг нэх гоё хоолны газар. За тиймэрхүү. Гэхдээ өнөөдөр би яасан гэж яг энэ төв дээрээс магадгүй богемийн
Рудольф болсон. Магадгүй. Нэг юу яагаад гэх юм бэ? Би хувийн театртай. Black Box гэдэг. Тэр дотор дандаа дэлхийн сүүлийн үеийн шилдэгүүд тоглосон. Дикетиг тоглосон. Дөрвөн мартыг тоглосон. Иониског тоглосон. Эднээс бол ерөөсөө өнөөдрийн асууд. Дандаа хүний эрхийн төлөө, дандаа ардчил эрх чөлөөний төлөө юм. Гэтэл өнөөдөр би нэг сайхан хангалттай боллоо. Энэ бол чөлөөгөн гэдэг, эрх чөлөө гэдэг тийм сайхан хамт олон. Миний амьдралын улс төрийн асар том хүч байгаа шүү. Асжавал иши. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг хүрсэн ирсэн баярлалаа. Нэвтрүүлэг таамтайсан үзэж та бүхэндээ баярлалаа. Рекламтууд лайв авчихжээ. Уртасоо танжид улаанбаатар чамтай